2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг их найрал ховд найрал дууны энэ удаагийн наадамд илүү олон сургуулийн сурагчид оролцсноороо онцлогтой болсон юм а. Өөрөөр хэлбэл 2 дугаар шатанд хөдөөгийн сумдын 17 сургуулиас шалгарсан 7, аймгийн төвийн 7, нийт 14 сургуулийн 1000 гаруй сурагчид оролцсон байна. 3 дахь удаага зохион байгуулагдаж байгаа энэ наадмыг энэ жилийн хувьд аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чадварлаг ховдчууд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, өсвөр үеийнхэнд уран сайхан гоо зүүн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх, сурагчдын дууны урлаг, ардын дууны өв сангаас суралцуулах зорилгоор зохион байгуулсан юм а. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт бүх сургуулиудаас хүүхдүүд 1400-аад хүүхэд энд хүрэлцэн ирсэн байж байгаа. Аймгийн хэмжээнд сургууль бүхэн дээрээ боловсролын газраас явж найрал дууны хүүхдүүдэд шалгаруулсан, хамгийн сайхан найрал дуу бэлдсэн сургуулиудаа шалгаруулсан байж байгаа. Ингээ хөдөө орон нутгаас 16 сумаас 7 сургууль шалгарч ирсэн. Аймгийн төвийн 7 сургуулийн оролцож байгаа. Нийтдээ 14 сургуулийн үйл ажиллагаа энэ дээр зохион байгуулагдаад явж байна. Тэгэхээр энэ хөтөлбөр маань ерөнхийдөө чадварлаг ховдчууд хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон. Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн энэ дээр тодорхой хэмжээний төсөв баталж өгсөний үр дүнд бид энэ ажлыг бас аймгийн хэмжээндээ зохион байгуулан хийж байна. Их найрал ховд 2018 наадамд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 4-өөс 9-р ангийн сурагчид оролцсон ба нэг сургуулиас хамгийн багадаа 40, хамгийн дээд тал нь 120 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Их найрал ховд 2018 найрал дууны тэмцээнд манай 1-р сургууль баг хамт олноороо 120 хүүхэд оролцоод 1-р харинд орсон байгаа. Энэ найрал дуу яг ямар онцлогтой юм бэ гэхээр бүгдээрээ багаараа ажиллах, мөн бие нэгийг хүндэтгэх, бие нэгийг ойлгох гэсэн тийм онцлогтой. Тэгэхээр бид найрал дуунаас ч гэсэн их зүйл сурдаг гэсэн үг. Тэгэхээр их найрал ховд нь 3 жил асан. Энэ 3 жил гуруула маань сургууль дараалал 1-р байрыг эзэлсэн байгаа. Манай энэ найрал дууны баг болохоор 60 хүүхэдтэй 60 хүүхэдтэйгээр 20 хоног хичээлж бэлтгэл сургалт хийж их амжилттай хийсэн. Тэгээд саяын тэмцээндээ болохоор бид нэр их амжилттай оролцсон гэж бодож байна. Тэгээд сэтгэл санамжууд сайхан байна л гэж бодож байна. За намайг Даниэл Хэдүби Ховд аймгийн 2 дугаар сургуулийн сурагч. Тэгээд энэ найрал дууны наадам нь болохоор ерөнхийдөө Ховд аймгийн хэмжээнд маш хүртээлтэй наадам гэж би ховдоо үзэж байгаа. Энэ нь болохоор яг Ховд аймгийн бүх сум аймгийн төвийн 7 сургуульч гэлтгүүгээр Ховд аймгийн бус сумууч гэсэн оролцож байгаа учраас Ховд аймгийг тэр чигээр нь хамруулсан болохоор их өргөн цар хүрээтэй байгаа гэж би бодож байгаа. Их найрал ховд 2018 найрал дууны наадмын гала тоглолтыг аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүүганд, аймгийн засаг дарга Галсан Дондог, аймгийн боловсрол соёл урлагийн газрын дарга Пүрүхүү нар оролцож чадварлаг ховдчууд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй наадамд оролцогчдод амжилт хүслээ. Найрал дууны наадамд оролцогчдыг аймгийн төв хөдөөгийн сургууль гэсэн 2 ангиллаар байр эзлүүлж дүгнсэн байна. Тухайлбал аймгийн төвийн сургуулиудаас 12 жилийн 1-р дунд сургуулийн тэргүүн байранд, 12 жилийн 7 дугаар сургуулийн 2 дугаар байранд шалгарсан бол цас талтай цогцлбор сургуулийн 3 дугаар байранд, 12 жилийн 2 дугаар дунд сургууль тусгай байранд шалгарчээ. Харин хөдөөгийн сургуулиудаас Манхан сумын 12 жилийн дунд сургуулийн 1-р байранд, Улсын тэргүүний Даруй сумын 12 жилийн дунд сургууль 2-р байранд, Булган сумын Менжит булган цогцлбор сургууль 3-р байранд шалгарсан бол Эрдэнэ бүрэн сумын 12 жилийн дунд сургууль тусгай байранд шалгарч шагналаа гардан авлаа.